Сайн байцгаана сонсогчд болон үзэгчдээ тархины халаас нэвтрүүлэг подкастын шинэ дугаар танд хүргэж байна. Нэвтрүүлэг подкаст маань сар бүрийн 15:30-нд та бүхэнд хүрдэг болсныг хэдийнэ мэддэг болсон байх гэж бодож байна. Энэ удаад бид бүхэн хэвшмэл ойлголтуудын талаар ярилцж байгаа. Ялангуяа өнөөдрийн дугаарт бол эцэг эхчүүд хүүхдийн харилцаанд дунд байдаг хэвшмэл ойлголтуудын талаар ярилцахаар сэтгэл зүйч урьсан байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Урилгын маань хүлээж авч ирсэнд баярлалаа. Баярлалаа, урсанд баярлалаа. За яриагаа эхлэхээс өмнө та манай үзэгч сонсогчдод өөрийгөө танилцуулахгүй юу? За намайг Бачмаг гэдэг сэтгэл зүйч мэрэгчлээ. Одоо мэрэгчлэр ажилладаг практик дээр 12 дахь жилдээ ажиллаж байгаа. Ер нь яг миний нөгөө мэрэгшиж ажилласан чиглэл маань хүүхэд гэр бүлийн чиглэл байгаа. Тэгээд энийг орол яг практик дээр ажилласан гэсэн үг. За манай нэвтрүүлэг подкаст маань яадаг вэ гэхээр сэтгэл зүйчтэйгээ урьж оролцуулж ярилцдаг. За тэр дундаа яг өөрийнх нь яг юм мэрэгсэн чиглэл, судалдаг чиглэлээр нь ерөн сэдв онцлоод ярилцдаг. Тэгээ энэ удаад бид ер нь ингээд хүмүүсийн харилцаанд донд байдаг янз бүрийн хэвшмэл ойлголтууд байдаг шүү дээ. Тэр хэвшмэл ойлголтуудыг онцлоод ингээд яриад явж байгаа. Тэгээд энэ одоо цувралын нэг хэсэг нь яг эцэг эхчүүд хүүхдүүдийн харилцаанд дунд байдаг ер нь айл болгонд л байдаг энэ хэвшмэл ойлголтыг бас ярихгүй болохгүй хаа гэж бодоод таныг ураад тэгээд өнөөдөр би бас одоо хүмүүсийн дунд байдаг хэд хэдэн хэвшмэл ойлголтуудын талаар ер нь яг яадын цаана юу болдгийг ингээл ярилцахаар бэлтгэсэн байна. За тэгээд хамгийн түрүүнд нэг асуулт маань юу вэ нүү гэхээр одоо эцэг эхчүүд ингэдэг хүүхдээ одоо 3 насны синдром, 6 насны синдром, тэгснэ өсвөр насны хямрал гээл. Тэгэл нэг хүүхдүүдтэй холбоотой нэг юм тодорхой үеүүдэд асуудлуудыг ярьдаг. Тэгэл манай хүүхд өмнө юм байгаа одоо юм болчиход энэ бус хүүхдүүдтэй харьцуулахад ийм байна гэлдэг. Ер нь ингээд хүүхдэд үүсэж байгаа сэтгэл зүйн асуудал яг юунаас ингээд эхлэлтэйгээр эсвэл ямар юм голлох шалтгаануудын улмаас бий болоод ингээд байд юм бэ? Мадгүй ингээд төрөлхөөсөө л хүн сэтгэл зүйн асуудалтай байна гэдэг бол бас тийм ойлголтод байхгүй шүү дээ. Тэгэхээр яг юунаас болоод эдгээр зүйл бий болоод. За тэгэхээр нөгөө хүүхэд маань ер нь өссөн нөгөө төрсэн цагаасаа эхлээд 3 зүйл их тийм хүүхдэд чухал байт юм байна л да. Тэр нь болохоор хүүхэдтэй одоо ээж аав нь тухайн хүүхдийг нөгөө асарж байгаа хамгаалж байгаа тийм ингээд халамжилж байгаа хүмүүс нь тухайн хүүхэдтэй яг яаж харьцаж байна гэдгээс шалтгаалаад тухайн хүүхэд маань өөрийгөө хүлээж авах, өөртөөгөө холбогдох байдал нь ер нь би хин бэ, би өөрийгөө яаж мэдэрч байгаа гэдэг байдал нь үүсдэг юм байна л да. Мөн тухайн хүүхдийг асарч хамгаалж байгаа одоо жишээлбэл ээж аав ч юм уу эсвэл асран хамгаалагч хоорондоо тэдгээр хүмүүс хоорондоо яаж харилцаж байна гэдгээс би хүнтэй ер нь яаж харилцаа холбоо үүсгэх вэ гэдэг тэр суурь тавигддаг юм байна. За мөн нөгөө тухайн асарч хамгаалж байгаа хүмүүс нь бусад хүмүүстэй гэр бүлийн гишүүдээс бусад өөр хүмүүстэй тий гатгшаа ингээд яаж харилцаж байна гэдгээс шалтгаалаад хорвоо ертөнц ер нь ямар хөө юм бэ? Аюулгүй юм уу? Аюултай юм уу? Би тэрийг яаж хүлээж авах вэ гэдэг ийм төсөөлөл, хандлага, үзэл баримтал энэ цаг үеэс хойш сууд юм байна. Тэгэхээр эдгээрүүдийн цаана нөгөө хэрэгцээнүүд үүсээд идэг гэх юм уу? Одоо жишээлбэл насных нь онцлогт шалтгаалаад хүүхдүүдтэй харилцах юм харилцаа өөр өдөг шүү дээ. Тэгмэд бүр юм нера насны хүүхдтэй бол илүү нөгөө уйлахт нь тэрвэрэх, үнсэх, уйлахт нь аюулгүй гэдэг мэдрэмжээг өгөх те. Ийм зүйлүүд ингээд хэрвээ хэрэгцээ хангагдаж байгаа бол суур хэрэгцээ ингээд хангагдаж байна буюу тэр хүүхэд тухайн орчин нөхцөлдөө тухайн байдалтай ингээд аюулгүй байдлаа мэдэрч байна гэсэн үг байна. Тэгэхээр энэ нөгөө нэг аюулгүй байдлын хэрэгцээнүүд ингээд алдагдаад ирэхээр л асуудал үүсэх үндсэн шалтгаанууд бий болно гэсэн үг байна. Дээрээс нь хүүхэд одоо зүгээр л байж байгаа л нэг юм асуудалтай болохгүй шүү дээ. Тэгмээ тэрний цаад шалтгаан нь нөгөө харилцаа буюу нөгөө хүнд хоёр үндэс хэрэгтэй юм байна. Жишээлбэл хайрлах тий одоо би хин нэг хайрлах тэгээ мөн хайрлагдаж байна гэдгийг бас мэдрэх. За тэгээд би хин нэг ойлгох мөн ойлгогдож байна гэдэг хэрэгцээ. Тэгэхээр энэ хоёр хэрэгцээ хангахдаггүй болоод ирэхээр хүн өөрийгөө аюултай гэдгээр мэдэрдэг юм байна. Тэр хүүхдүүд бол энэ хоёрыг багаас нь бүр нөгөө нэраа үеэс нь л мэдрүүлж байгаа нэг их чухал агаад шүү дээ. Уйлж авах үед нь одоо бидний дунд бас нэг юм яриа. Уйлж ээж хүн болт юм аа гэд тэгэл уйлуулаад ингээл байдаг ч юм уу те. Тэгээ уйлж ээж одоо
зарим хүмүүс одоо сэтгэлийн хад сууд юм аач гэдэг юм уу, хоолойн яд юм аач гэдэг те. Иймэрхүү зүйлс яриад байдаг. Гэтэл тэр бол нөгөө уйлангууд нь орхиж бол бас болохгүй байгаа шүү дээ те. Тийм яг зөв. Тэгэхээр нөгөө бага наснаас нь одоо жишээлбэл гомдох, уйлах, гуниглах зэрэг энэ нөгөө мэдрэмжүүдийг илэрхийлэх боломжтой байсан юм уу гэдэг нь маш их чухал. Тэгээд илэрхийлэх юм боломж байхгүй, магадгүй илэрхийлэхэд нь тэрийг үл хайхарсан, тоогоогүй тий. Эсвэл ингээ уйлаад ингээд эрэхт нь юундаа уйлаад байгаа гэдэг ч юм уу тий. Тэр мэдрэмжийг нь тас зохиох, гомдлоход нь бас гомдлох боломжийг нь олгоогүй тэр мэдрэмжийг нь юундаа гомддیں۔ Эсвэл эн чинь зүгээр л зүйл штэ гэдэг ч юм уу тий. Эсвэл ингээ гомдоход нь ингээд ямар нэгэн хүчирхийллийн шинжтэй үйлдэлүүдийг үзүүлжсэн ч юм уу тий. Ийм байсан хүүхэд ирээдүйд ядгүй гэхээр гомдлоо ер нь ингээд эсрэг сэтгэл хөдлөл мэдрэмжүүдээ илэрхийлж болохгүй юм байна. Илэрхийлвэл аюу аюултай юм байна. Тэ тэгээд илэрхийлчүүл би буруутгах юм байна, шүүмжлэгдэх юм байна. Надад аюултай нөхцөл байдал үүсэх юм байна гэж үзээд илүү нөгөө ийм сэтгэл хөдлөл мэдрэмжээ хаадаг, дардаг, эсвэл тэрнээс сухтдаг тэ ийм хүнийг бэлдэх бид нэр эрсдэлтэй болчиход байгаа гэсэн. Тэгээд дээрэс нь гомдох одоо мэдрэмжийг нь одоо үгүйсгсэн те тэр боломжийг нь олгоогүй хүүхэд ирээдүйд хүчирхийллийг төвчих харилцаатай болох өндөр магадaltaй гэж үздэг юм бас. Тэр энэ бол бүр өнөө маргааштай ингээд шууд үр дүн харагдахгүй хэрнээсээ бүр ирээдүй хойч үед бол маш хортой юм нөлөөлөл хүүхдэд өгч гинэ л гэсэн үг шүү дээ. Одоо нэг ийм юу байна л да эцэгчүүд маань за одоо ингээл уурлах гомдох гэл энэ болгон дээр ингээл ярих юм бол бас ингээл зөндөө тэрнээс задраа зөндөө асуултууд байна. Тэгэл хүүхдүүд ингээ хэлдэг. За угаасаа гомцсноо хилээд ч ямар нэмэртэй юм те. Эсвэл яагаад ууралснаа хилээд ч ямар хэрэг байгаа юм да. Угаасаа ойлгохгүй юм чинь гэж чинь хүүхдүүд хэлдэг. Тэгэхээр энэ бол нөө эцэгчүүд бас санамсаргүйгээр л ийм алдаануудыг бас дийлэгтэй гаргаж байгаа. Хүүхэд нь яаж ойлгогдож байгаа вэ гэдгийг бас мэдэхгүйгээр ийм болж байгаа болов гэж бодож байна. За эдгээр лөө ингээд нарийн орхоос өмнө бас нэг ингээд асуух нэг ерөнхий асуулт байна. За хүмүүсийн дунд нэг ийм яриа айгүйх байна. Жохон хүүхд юм чинь юу ч ойлгохгүй. Эсвэл жоохон байхад нь юм чи одоо тэр үеийг баг мартцсан байх дөө. Тэ одоо аав ээж нь хоорондоо маргалдаж исэн ч юм уу. Эсвэл жоохон байхад нь ямар нэгэн хэцүү муухай зүйл харуулсан ч юм уу те. Гэтэ жоохон байсан юм чи баг мартсан бохоо санахгүй баха. Эсвэл манай хүүхдэхгүй баха гэж хүмүүс ярьдаг. Энэ хэр үний юм болоо. Энэ бас бүр баг хүн болгоны л сонсч ирсэн хөвшмөл ойлголт байна. Тий. Тэгэхээр яг энэ нөгөө нэг юм алтаатай хөвшмөл ойлголт гэх юм уу? Жохон юм чинь үж ойлгохгүй. Жохон юм чинь мэдгүй штэ гэдэг юм нөгөө нэг бүр юм кейсүүд дээр хүртэл ингээд түгээмэл гардаг юм жишээд байхгүй. Жишээлбэл хүүхдээ жоохон байгаа дээр нь салчаач штэ. Бас нэрээ сонсч ирсэн юм шүү дээ энэ тохиол. Тэгэхээр нөгөө жаахан байлаа гэд юу ч мэдрэхгүй, юу ч ойлгохгүй гэсэн үг огт биш. Санааж өгүүлэхгүй өнтер гэсэн үг биш те. Яг үнэ. Эсвэргээрээ жаахан байх тусмаа тухайн зүйлийг маш соргогоор өөртөө шингээж авах буюу ухамсаргүйд тэр нь хадгалагдах үлдэх магадaltaй гэсэн үг. Одоо ингээд томчууд жишээлбэл ингээд хүүхдийг нүдэнд үзэхдэггүй гарт баригдахгүй тэр мэдрэмжүүд чинь тийм шүү дээ тийм учраас ингээд харахад бол ингээд хэвэн байгаад байдаг. Гэтэл тэр хүүхд ингээд маш юм нөгөө тархины хөгжил идэвхтэй явагдаж байгаа үед ямар нэгэн зүйл болоход тэрийг маш юм хүчтэй байдлаар өөрийнхөө ухамсаргүйд шингээж аваад цаана хадгалдаг дардаг гэх юм уу. Энэ нь явандаа нөгөө ирээдүйн амьдралд нь нөлөөлдөг. Өөрөө ч ухамсарлаж ойлгоогүй өөрт нь ингээд амьдралд нь нөлөөлөд явах эрсдэлтэй байдаг гэх юм уу. Жишээлбэл түрүү нөгөө ярьсан шүү дээ хүүхдэд жоохон баахтар нь байгаа юм чинь салчих гэдэг ч юм уу те. Тэгэхээр энэ нь хүүхэд юу ч мэдэрдэггүй гэсэн үг биш. Тэр хүүхэд ээжийнхээ нүүрний хувирал, биеийн хилэмж, нүүр царайны төрх те. Тэгээд тухайн тэр байдлыг бүр ингээд биеийнхээ эдс болгоноор ингээд хүлээж авч мэдэрж идэг гэх юм уу. Тэгэхээр энэ нь бол жаахан байлаа гэдээ юу ч мэдрэхгүй өвдөхгүй гэсэн үг холбоо огт биш. Тийм тэгэнгүүт нөгөө баг байхдаа ухамсаргууд дарагдсан зүйлүүд нь явандаа нөгөө амьдралд нь нөлөөлөд тэгээ өөрөө ч тэрийг мэдэхгүй яагаад байгаагаа мэдэхгүй юм зөрчилдөөнүүдийг үүсгэх юм эрсдэлтэй байдаг гэх юм уу. Тасаа хэлж штэ ингээд баг байхад нь тэр болсон юм ирээдүйд нь ингээд нөлөөлөд тэгээ тэр өөрөө ч мэдэхгүй тэр нь ингээд автцсан байдаг гэд. Тэгэхээр
жишээ нь одоо бид нар хүмүүс би яасан бол гэд магадгүй энийг сонсож байгаа хүмүүс бодож байгаа ахalta би надад юм байд юм болов эсвэл би хүүхдүүдтэй ингэж байгаа болов гэдэг юм уу те. Тэгэхээр энийг одоо магадгүй анзаарахын тулд ямар шинжүүдээр анзаарч болох уу? Жишээ нь ингээд яг яаж бидний амьдрал харилцаанд ер нь нөлөөлөх хандлагатай байд юм бол Яг хоо энэ нөгөө нэг яг ямар асуудал вэ гэдгээс шалтгаалаад өөрөөр гэхдээ жишээ татаад ярих юм бол жишээлбэл ингээ бага наснд нь одоо хин нэг нь өөд болсон ч юм уу те уг ашуу тохиолдсон ч юм уу тохиолдолд энийг ингээ нөгөө хэвийн уг ашуу явах процесс явагдаагүй тэгээ тэр хүүхдэд одоо ийм мэрэгжлийн төслөм зөвлөлтөө авахын боломж байгаагүй те тэр уг ашуу хэвийн хэмжээгээр даван туулагдаагүй бол ирээдүйд энэ нь нөгөө тэр мэдрэмж уг ашууг мэдрэх гэдэг чинь бол ингээ нэг юм хүний амьдрал тохиолдох хамгийн юм хэцүү мэдрэмжүүдийн нэг юм байна л да. Тэнгүүд тэр мэдрэмжүүдийг цаана очиад хадгалчингууд тэр ингээд ерөөсөө алга болохгүй цаана ингээд дарагдсан л байж гэн гэсэн үг тийм. Тэнгүүд ирээдүйд нөгөө амьдрал дээр ингээд гараад ирээд би хүн болоход нь тэр нь ингээд бүр сэтгэл готрал ч юм уу тийм сэтгэл готрал эсвэл ямар нэгэн зүйл донтох эрсдэл ч юм уу тийм ийм байдлаараа ингээд илрээ гараад ирдэг гэсэн. Тэгэхээр тэрийг нөгөө бид нар нөгөө хин нэгэн хангаж өгөхгүй байгаа бол хин нэгэн хангаж өгөх боломжгүй байгаа бол өөр хин нэгэн хүн хангаж өгөхийн тулд төчил сэтгэл гаргах хэрэгтэй гэх юм уу? Тий. Одоо би бас нэг юм уншиж хахад нөгөө ингэж уншиж байсан юм байна. Одоо жишээ нь аав ээжийнх нь хэн нэг нь айгүй хүнд хэцүү юм нөгөө харилцаа үзүүлдэг. За магадгүй нэг бодисын ч юм уу, архины ч юм уу хамааралтай. Тэгчингүүд хүүхэд бодохдоо би хэзээч том болоод ийм хүн болохгүй. Эсвэл би ийм эхнэр нөхөртэй болохгүй. Гингүүд амжилт дээр гарангуудаа яг тийм хүнийг сонгочдөг. Тэгээ яагаад ингэ сонгочдөг вэ гэдгсэн чинь хэцүү байгаа ч гэсэн тэр хүн өөрт нь айгүйх танил тийм хүн болчдөг гэд. Одоо арх удаг хүн байлаа гэхэд арх удаг хүнийг муухай гэд өөрөө жигсэж байгаа ч гэсэн хамгийн ойлгож болохоор танил мэдрэмж төрүүлж байгаа хүн нь магадгүй тийм хамааралтай хүн байдаг ч юм. Тэгэд ийм нэг бас кейс тохиолдлуудыг уншиж ирсэн юм байна. Тэгэхээр үүний цаана болохоор одоо жишээлбэл сая өөр ярьлаа шүү дээ тий. Би хизээч одоо жишээлбэл ийм хүн болохгүй, ээж гэж юм аав шиг юм эсвэл энэ хүн шиг ийм хүн болохгүй гэж бодоход насан турш оноо яг тэр үйлдэлүүдийг ингээ ухамсаргүйгээр гаргаад идэх тий. Тэнгүүд би уул нь бол ийм хүн байхыг хүсээгүй шүү дээ. Тэнгүүд би одоо яагаад ийм үйл гаргаад байгаа юм гээд нөгөө ухамсаргүйдэх бодол ухамсартай байдлаар нь хоорондоо зөрчилдөн үүсгээд өөрт нь айгүй хэцүү мэдрэмжийг төрүүлдэг гэх юм уу. Тэнгүүд энэний цаана нь болохоор нөгөө үндсэн суурь үзэл баримтлал яваад байгаа гэсэн үг. Үндсэн суурь үзэл баримтлал гэдэг нь хинээс ирэх боломжтой юм гэхээр тэр хамт амьдарч ирсэн буюу эцэгийг хасран хамгаалагчдаас нь ирэх боломжтой гэсэн үг. Жишээлбэл нөгөө жишээ татаад ярихад нөгөө юм эмх цэгцтэй байх гэдэг нэг юм байдаг шүү дээ. Одоо манай монголчуудад бол нөгөө гэр орон цэвэрхэн байх гэдэг юм бол айгу түгээмэл байдаг юм бэл ингээд кестерүүд дээр ажиллаж хахад тэнгүүд тэрний цаана ээж нь ингээд эмх цэгцтэй байдлыг эрхмэлдэг байлаа гэж бодъё. Тэнгүүд ээжийн өмнөх одоо эмээн те ээж нь бас ямар үзэл баримталтай хүн байсан бэ гэдэг нь бас айгу чухал гэсэн үг. Тэгээ тэр хүний тэр үзэл баримтлалын цаана ямар хэрэгцээ байсан бэ гэдэг нь их чухал гэсэн үг. Тэнгүүд жишээлбэл одоо манай ээж айгүй их эмгцэгцтэй би ингээд бас юм эмгцэгцтэй байдлыг эрхмэлдэг болчлоо шүү дээ. Тэнгүүд тэрний цаана нөгөө ээжтэй хүлээн зөвшөөрөх хэрэгцээ. Эмгцэгцтэй байвал ээж намайг хүлээн зөвшөөрнө. Ээж магтана. Эмгцэгцтэй байх юм бол би аюулгүй, намайг загнахгүй, намайг буруутгахгүй гэдэг тийм хэрэгцээ одоо үзэл баримтлал үүсчихэж байгаа гэсэн. Тэгээ тэрний цаана ямар хэрэгцээ тэр үзэл баримтлалын цаана ямар хэрэгцээ байгаа юм гэхээр хүлээн зөвшөөрөгдөх, хайр авах, тий ойлгогдох ийм хэрэгцээ байгаа гэсэн. Тэгээ тэрийгэ тэр гэр цэвэрлэх байдлаар ингээ орлуулж ийн гэсэн санаа байхгүй юу? Тэгэхээр миний яг дараагийн асуух гэж байгаа асуулт таны саяны хариулттай бас нэлээд холбогдох нэг асуулт байгаа юм шиг санагдлаа л да. Одоо ингэдэг хүмүүсийн дунд бас нэг хөвшмөл ойлголт өгдөг. За нэг юм сайн хүүхэд гэдэг тодорхойлт байна. За сайн хүүхэд тэгвэл хэнийг сайн хүүхэд гэх юм бэ гэд хүмүүсээс зүгээр асуух юм бол дуулууртай, үгэнд ордог, тэ хичээл номоо хийдэг, гадуур тэмээ тэмдэг одоо юу гэдэг чи иймэрхүү хариултуудыг
түгээмэл ер нь хүмүүс хэлэх байх гэж бодож байна. Гэтэ яг за орчин нөхцөл ингээл нийгмийн орчин өөрчлөгдөөл харьцангуй ингээл өөр бас юутай болсон л ахalta. Гэхдээ аав ээж нар ер нь хүүхдээ өсгөж хүмүүжүүлж байгаа хүүхдээ нэг зааж сургаж байгаа юмыг нь харангууд миний үгэнд ороорой тэгвэл чи сайн өгчөө. Тэгээд дуулууртай байгаарэ. Тэгэл эмээ өвд нь үлдэхтэй эмээ өгөхүүг нь цай ороорой гэж загдаг те. Ах эгчтэй нь үлдэхтэй ах эгчийнхээ үгэнд цай ороорой. Тэнгүүд хүүхэд үгэнд ороод ивэл цай өгт юм байна гэдээ ойлгочихж байгаа. За тэгээд дуулууртай бай. За тэгээд нэг номхон дөлгөөн бай гэдэг тийм бас нэг юм мессеж хүүхэдтэй өгчдөг. За тэгээд хүүхэд ингээд л хөгжөөл явж ангууд мэдээж одоо 6 настай хүүхэд тэгж номхон дөлгөөн дараахан байгаад ах хэцүү хөдөлгөөнтэй байна. Тэнгүүт нь за том хүмүүсийн ярианд оролцлоо гэл. За тэгээд за ингэж яж болохгүй байна гэж хүүхэд номхон юм ингээл боллоо. Өсвөр наснд ирэнгүүт нь чи яагаад дотгошоо олчив тэ чи ингээд ихтгэлтэй өөрийгөө ингэж хүмүүстэй яар гэл тэгэл хүүхдээ янз бүрийн дугуулын сектанд явуулаад тэнгүүт нь миний зүгээр анзарч байгаагаар за бас хүн болгоны л ингээл тулаал өнгөрсөн үе нах нэм төрөгдөлт ингээд ороод байгаа юм шиг санагдаад тохоо юм ярих юм уу ярихгүй байх юм уу те дараахан байх юм уу дараахан биш байх юм уу тэгэнгүүт нэг юм сайн хүүхэд гэдэг нэг нийгэм даяараа нэг юм ойлголт байгаад байна. Тэгээ яагаад бид нар ийм хүүхдүүдийг сайн хүүхэд гэж хараад байна нэг бодлын эцэгчүүд маань өөрсдийнхөө ингээд нэг заавар дор хүүхэдтэй бас байлгах гэдэг байгаа юм шиг. Тийм. Тэгэнгүүт нөгөө юм алтаатай юм хөвшмөл үзэл хандлагууд бас яваад байгаа байхгүй тий. Хүүхэд гэхээр бид нар нэг юм заавал зааж сургах ёстой. Ер нь яг тэгж шүү дээ. Хүүхэд юм чинь заахгүй бол болохгүй гэж бодсон шүү дээ. Тэгэнгүүт зарим талаараа бид нар нөгөө нэг юм хүүхдийг яг нөгөө хүн гэдэг утгаар нь харах юм чадвар байх ёстой юм шиг санагддаг гэх юм уу. Жишээлбэл одоо бид нар ингээд таныг ингээд одоо эндээс гараад би хайж байгаа юм мэдгүй жиж шууд гэртээ араарай гэж хэлвэл айгу утгагүй шүү дээ. Тэнүүд юу яриад байгаа надаас сууч гэж шууд ингээд зааварлаад ах юм гэдэг ч юм уу тий. Тэгэнгүүт энэ нь өөрөө айгу тийм юу гэх юмтэй нэг юм алтаатай юм нэг бодол гэх юм уу. Заавал тийм байх албатай юу? Ёстой юу тий гэдэг тийм бодлыг үүсгэх юм шиг. Тэгэнгүүт тэр нөгөө нэг дуулууртай байгаа хүүхдийн цаана дуулууртай байх гэдэг эцэгчүүд байгаа шүү дээ. Тэмүүтээр дуулууртай байх гэдэг эцэгчүүдийн цаана бас нэг юм үзэл баримтал байгаа гэсэн. Ер нь л дуулууртай байж сайн болох гэдэг шүү дээ. Дуулууртай байх ёстой. Тэмүүт өөрөөсөө бас нөгөө тийм байсан байх айгүй магадлал өндөр болчиход байгаа байхгүй юу? Тэмүүт дуулууртай хүүхэд хэрвээ хүүхдээс ингээд дуулууртай байдлыг шаардуулах юм бол хүүхэд ер нь л бусдынхаар байх юм бол илүү аюулгүй юм байна. Би өөрийнхөө үзэл бодлыг, өөрийнхөө үзэл баримтлалыг хэлэх юм бол ер нь бол би буруутгах юм байна тий. Би ер нь бол ингээд асуудалтай юм байна гэж бод. Тий. Би бол муу хүүхэд юм байна тий. Эсвэл гэдэг ч юм уу. Ер нь эднэрхээр явбал илүү аюулгүй юм байна гэдэг ийм үзэл баримтлал маш хүчтэй суухгүй юу. Тэгээд ийм үзэл баримтлал маш хүчтэй суусан хүүхэд ирээдүйд хэм болох вэ гэхээр ер нь бол бусдыгаар байх нь илүү аюулгүй. Ер нь ингээд нөгөө одоо ингээд заалан донд хүүхдүүд сууж ялаа гэж бодоход өөрөө мэдчихсэн ч гэсэн хариулт хүүхдүүд байгаа гэдэг чинь тий. Тэр нь юу гэсэн үг вэ? Санаа би дуугаа байвал аюулгүй. Тэгээ ер нь бол хэлэхгүй байсан дээр гэдэг ийм үзэл баримтлал бүр ингээд хатуу суучж байгаа гэх юм уу. Тэгэхээр эцэг эхчүүдийн тэр хүүхдээ өсгөх гээд байгаа хэн болох гээд байгаа тэр үзэл баримтлалуудын цаана өөрсдийнх нь тэрний цаана дандаа юм өөрсдийг нь хангагдаагүй хэрэгцээ байх өндөр магадaltaй байдаг. Тэгээд тэрийгэ хүүхдээсээ эхлээд илүү шаарддаг гэдэг ч юм уу тий. Одоо жишээлбэл нөгөө нэг ийм эцэгчүүд зөндөө байдаг ш таас ингээд одоо бидний үеийн ээж аав гэх юм уу тий ингээд дандаа л ийм байнга л ажил хөдөлмөр хийж явах хэрэгтэй юм шиг тий. Ер нь бол ажилтай хүн бол ер нь бол энэ амьдралд аягүй дажгүй явна, их сайн байна тий. Ер нь ажил хөдөлмөр бол ингээд амьдралыг ингээд аягүй сайн авч явна гэдэг ч юм уу. Ер нь бол хүн ингээд зүгээр сурч болохгүй гэсэн үзэл хандлагатай ч юм уу тий. Тэнгүүд тийм үзэл баримталтай хүн яах вэ гэхээр ерөөсөө ингээд зүгээр ингээд 50 сууч чадахгүй. Ингээд 50 суухаараа ингээд өөрийгөө ингээд шүүмжлээд байдаг тий. Залхуу байна, хайруу байна. Чи ийм юм хийж байхаа оронд ийм юм хийгээч гэд өөртөө ингээд зөрчилдөд байдаг ч юм уу тий. Эсвэл ингээд амарсан ч гэсэн ерөөсөө амралтын өдөр байсан ч гэсэн амарч чадахгүй. Заавал нэг юм хийх гэдэг. Нэг юм хийх гэдэг юм тий. Тэгэхээр цаана нөгөө нэг хангагдаагүй хэрэгцээ байгаа даа байхгүй юу? Тэнгүү тэрийг ингээд нөгөө олж тогтоохын тулд зүгээр ингээд өөрөө олж тогтоох айгүй хэцүү л дээ.
Хэрвээ тийм зөрчилдөө яваал өөрт аягүй тийм хэцүү ч юм уу байгаад тах юм бол илүү нэг мэрэгжлийн хүн хандах хэрэгтэй гэх юм. Мэрэгжлийн хүний тусламжтайгаар энэ нь тийм улбаатай юм байна, тийм шалтгаантай юм байна. Тэгээд одоо тийм учраас та ийм үлдээдийг гаргаад байгаа юм байна гэдгийг мэрэгжлийн хүний тусламжтайгаар илүү ухамсарлаж ойлгох юм бол тэр хүн хизээч яг тэр урдных шиг байха болчдөг гэх юм уу. Магадгүй тэр нөгөө үзэл баримтал нь ингээл 30 40 жил тэр хүнтэй хамт явцсан байгаа шүү дээ. Тэгээд ингээ хоорондоо зөрчилдөн шүү дээ, мэдээж 30 40 жил хамт авцсан чинь нэг удаагийн ч юм уу 2 удаагийн уулзалтаа шууд гайгүй болохгүй шүү дээ. Гэхдээ л тэрийг ухамсарлцсан юм чинь дараагийн удаа тийм нөхцөл байдалд ирэхэд ингээд нэг доошлох ч юм уу те, нэг дээшлэх ч юм уу те, ингээд цухалцах ч юм уу те, иймэрхүү байдлууд бий болох ч гэсэн нөгөө тэр бол нөгөө процесс, нөгөө өөрчлөгдөх юм процесс явагдаж байгаа учраас илүү сайн гэсэн. Гэт ингээ бас ботхоор эцэг эхчүүд маань өөрсдөө бас өөрсдийгөө хүмүүжүүлэх хэрэгтэй юм шиг те. Ингээд яг за мэдээч эцэг болгол хүүхдийнхээ сайн сайхны төлөө тэгээ бас эцэг эхчүүд маань ингэдэг нэг хүүхдтэй загинж байгаа ч юм уу нэг иймэрхүү хэлбэрээ чиний сайн сайхны төлөө те. Би чамд хайртай болохоор л ингээл загнаал өглөөл чамд ингээд байгаа ингээл хэлцдэг. Тэгээс явандаа хүүхдүүд өө аав ингэчл хэдээ ээж ингэчл хэдээ ингээл баг ингээ ойлгоцсон ч юм уу. Тэгэнгүүт эцэгчүүд маань нэг ингээд нэг болохоор нэг ийм энэ талд байгаа нэг хэв шинжээ хүүхдээсээ шаардал ягаа миний үгэнд тарахгүй яагаад ийгээд байгаа юм бэ гэл нэг болохоор чи өөрийн гэсэн үзэл бодолтой бай те өөрийнхөө үзэл бодлыг хамгаалдаг зоригтой бай гэл за тэгээд өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэнгүүт өө том болоод толгой дээр гарлаа гэл ингээд нэг бүгдээрээ хоорондоо ингээд нэг зөрчилдөөд тэг хүүхэд тэр донд бүр ингээд яахаа мэдгүй ингээд болоод байгаа байхгүй тэг эцэг эхчүүд маань ер нь яг яах хэрэгтэй бол за та сая ингээ хэллээ шүү дээ ингээд өөрөө яах вэ энэ болгоно ингээ олаарах хэцүү байд юм аа тэгэхээр яг мэрэгжлийн хүн дээр ингээ очичих гээд өөр ер нь ингээ та эцэг эхчүүдэд нэг юм хэлж болох таны тэгээд үзээрэй ингээд үзээрэй гэх зүйл эцэг эхчүүд илүү нөгөө нэг одоо ингээ хүүхдэд нь ямар нэгэн шинж тэмдгүүд илрээд те ингээр нөгөө хүүхдийг илүү хүүхд рүү илүү фокуслаад байдаг байхгүй юу хүүхдээ л ингээл ингэжүүл болох юм шиг санаад ч юм уу те хүүхдээс сэтгэл зүйчтэй уулзалч бол тэр холбоо нэлээд түгээмлэдэг бах те айгүй их сонсдог. Тийм манай хүүхд ингээд энэ одоо яг уу ингээд ийм болгоод өгөөч гэдэг ингээд энийг л засаадаг гэдэг машин тасч байгаа юм шиг те машины нэг юм өвдөржөнгөд ингээд засаа болчихсон шүү дээ. Тэр шиг ингээд нөгөө нэг тийм үзэл хандлагаар ирдэг байхгүй. Гэтэл бид нар нөгөө нэг амьдарч байгаа юм чинь ерөөсөө юм гэмтгүү тодорхой ямар нэгэн зүйлээс их бага хэмжээгээр гэмтгүү ч юм уу байх ер нь ямар ч боломжгүй те байнга нэг ийм зүйл байна гэх ямар ч боломжгүй шүү дээ. Тийм учраас бид нэр тодорхой хэмжээгээр ээж аваасаа амьдралынхаа тэр явцад ийм өөрсдөндөө тодорхой юм дотоод ийм толбод үүснэ гэх юм уу? Толб бий болох эрсдэлтэй. Тэгэхээр тэр нөгөө тийм толб магадгүй надад өөрт маань ингээд асуудал байж магадгүй гэдэг тийм одоо хандлагаар хандах юм бол илүү оновчтой гэх юм уу? Тийм. Надад өөрт маань нэг юу байгаа вэ? Би яагаад хүүхдээсээ ийм юм хүсэж байгаа вэ? Энэ яг оновчтой юу гэдэг ч юм уу те. Тэрийг ингээ өөрөөсөө аягүй сайн асууж үзэх хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгээ эхлээд нөгөө өөрийнхөө учрыг олох. Тийм. Одоо жишээлбэл өөрийнхөө учрыг олоход бас аягүй хэцүү шттэ. Тэнгүүд энэ улс орны хэмжээнд ярих юм бол илүү нөгөө бодлогын төвшөнд те илүү ингээ хүмүүсийг ялангуяа залуучуудыг ингээ гэр бүл болохоос нь өмнө бэлтгэдэг, болохоос нь өмнө тэр мэдээллүүдийг өгдөг, болохоос нь өмнө өөрийгөө таниж мэдэх, хосоо таниж мэдэх, амьдралд бэлтгэх, тэ хүүхдтэй ер нь яаж харилцах, хүүхд хүмүүжлийн аргууд гэж ямар байтин гэдэг ч юм уу, тэ эсвэл би ер нь өөрөө яг хүүхд хүмүүжлийн ямар одоо арга хэлбэрүүдийг сонгох юм, аль нь чухал, аль нь надад тохирох юм гэдэг ч юм уу, ингээд урдчлаад ингээд бэлтгэх, урдчлаад мэдэх ийм байдалд нь хүмүүст ингээд туслах хэрэгтэй юм шиг санагддаг юм уу? Би бас яг энэ дээр бол бас санал нэгдэж байна. Одоо ингээд өөрийгөө ч гэсэн би ингээд харахаар өнөөдрийг за 10 жил эрүүл мэндгээд хичээл ордог. За тэрэн дээр бол за жирэмслэлт нэтэргээд нэг хичээлүүд орж исэн санагдаж байна. Гэхдээ яг нөгөө өсвөр насны тийм хүүхдүүд донд ийм хичээл орохоор бас нэг жоох хэцүү ингээл нэгнээсээ ичээл эсвэл тоглоом болгоод ингэжсэн санагдаад байгаа байхгүй. Тэгээд тэрнээс хойш яасан гэхээр нэг өөрөө л хүмүүсийн яриан дундаас эсвэл ямар нэгэн номын дундаас за хүүхд хүмүүжүүлэхэд чи ингэдэм байх, гэр бүл болгох чи ингэдэм байх гэдэг зүйлийг ингээ нэг
бас хүмүүсийн амьдралын туршлагаар өөрийнхөө амьдралын туршлагаар олж авснаас бас хинч зааж өгөөгүй сэдв байгаад байгаа байхгүй юу. Тэгтэл хүмүүс ингээд нөгөө бакалаврын зэрэгтэй магистр доктор олчвол гэдэг юм руу л анхаарат идэг. Хүний байнга нөгөө өстө 24/7 дагж идэг зүйл чинь яг нөгөө өөрийнхөө учрыг олох гэр бүлтэйгээ харилцаагаа ддэг. Тэгвэл бас л ингээл аав ээжигээ яаж ойлгохыг ч хинж зааж өгөөгүй тий. Эхнэр нөхөртөөгөө яахыг ч хинж зааж өгөөгүй л байгаа байхгүй. Тэрэн дээр би бас бүр хоёр гараа өргөд дэмжиж гин гэж. Тий. Тэгэхээр нөгөө одоо ингээд аав ээж болж байгаа хүмүүс маань анх удаага л аав ээж болж байгаа шүү дээ. Яг уу магадгүй 3 4 хүүхэдтэй байгаа. Гэхдээ анх удаага амьдарч байгаа анх удаага энэ туршлагыг өөртөө бий болгож байгаа тий. Тэгээ яг нөгөө өөрийн чинь хэлсэнчлэн өмнөх туршлага дээр үндэслээд аав ээжээсээ авсан загвар тий аав ээжээсээ авсан үзэл баримтлал дээр тулгуурлаад тэр нэг өөрт нөгөө айгүй хүчтэй сууцсан учраас ер нь бол инхэн зөв юм байна гэдэг шийдвэр үндснээр хүүхдүүдээ бас ингээ хүмүүжүүлэх хичээгээ явж байгаа гэсэн. Тэнгүү тэр дээр хүмүүсийг бас буруутгах одоо үндэслэгүй болчихж байгаа байхгүй. Яагаад тэгэхээр яг нөгөө нэг яг ингээд хүүхдүүдийг яаж харцах юм тий остогоо яаж харцах юм ер нь өөрийгөө ойлгох гэдэг нь юу юм гэдэг ийм юмыг нөгөө хинч хэлж өгөөгүй зааж өгөөгүй зүгээр л өөрөө ингээд нөгөө өстө нөгөө гал руу ингээд шууд яваад очиж байгаа байхгүй тий. Тэгэхээр чин тийм юмнуудад айгүй их тулгарна. Тэгэхээр нөгөө улс орны хэмжээнд нэг системтэй ийм айгүй ийм сериус хүлээж авахаас гадна хэрвээ одоо тийм боломж байхгүй бол ямар нэгэн одоо ийм хүүхдийн хүмүүжлэлтэй холбоотой ч юм уу асуудлууд тулгарнгууд би өөрөө яагаад байна вэ гэдгийг олж олох гэж те мэдэх гэж хичээх тийм нөгөө нэг аргуудыг эргэл хайгуул хийх нь айгүй чухал шиг санагддаг. Нэг өмнө нь хэддэх подкастн дээр үлээ нэг эцэгчийн сөрөг харилцааны талаар бас ярилцажсэн подкаст хийжсэн. Тэгээ тэрэн дээр нөгөө зочин маань хэлжсэн байхгүй юу? Манай Монголд ингээд энэ чиглэлийн боловсрал энэ чинь адилхан л хүний ингээд эзэмшдэг боловсрал юм аа. Гэтэл ингээ энэ орхигдчиход байна. Гэтэл гадаадын улс орнуудын ингээд жишгийг харахаар хүмүүс үүнд цаг гаргаж байна. Бүр зориулт гаргаж байна. Зайлшгүй ингээд суух миний эзэмших ёстой боловсрал гэж ингээд харж байна гэд ярьж исэн. Тэгээ тэр үед би бас нэрэл тэгдэгдээ яг нэг айлуудын ингээд ер нь нэг амьдралыг ойр тойрны ингээд амьдрал бүх юмнууд харахаар нэг хүүхдтэй холбоотой сургалтанд яг сууж исэн эцэг гэхээр бас айгүй цөөхөн байгаад байдаг. Яг ингээ манай би бол сэтгэл зүйчдийг энэ чиглэлээр айгүй их сургалт хийдэг, анхаарал хандуулдаг гэж боддог. Гэтэл яг ингээд сууж байгаа эцэгчүүд цөөхөн. За тэгээд тэр дунд аав нар сууж байгаа нь цөөхөн. Ийм сургалт байна гэж тэгэх юм бол манай хүүхдийн одоо ийм хурал хүүхдийн одоо эцэгхийн хурал гэж тэгэх юм бол нөхрүүд хөвчлээ эхнэрээ за чи гэл ингээ явуулцдаг тий. Сургалт байна гэхээр за чи суусан дээр тэг чийл баг хүмүүжлээ тий. Ингээд нэг жоохон хязгаарлаад байт юм шиг ингээд санагдав. Гэтэл хүүхд бас ингээд нөгөө сэтгэл зүйн хэрэгцээгээр яхам бол ааваасаа нэг авдаг зүйл те ээжээсээ авдаг зүйл гэл зөндөө олон юм чухал зүйлс байгаа гэж бодож байна. Тэгээ би бас сая яг санаанд орж ирсэн дээрээ хэллий гэж бодоод нөгөө дараагийн асуултаас өмнө нэг эцэгчүүдийг бас сонсохоор нэг ийм зүйл байгаад тах шүү. Сэтгэл зүйчдэр хандна гэхээр за нэг бол хүүхдтэй чиний асуудал сэтгэл зүйчдэр очих хэмжээний биш гэдэг. Эсвэл хүүхдээ сэтгэл зүйчдэр авч гэхээр нөгөө одоо хүүхдэл ингээл ер нь асуудлаа л ярих юм чинь хамгийн юм хөндөгдөх болно. Тэгчингүүд аав ээж нар маань нөгөө гэрт болж байгаа бүх юмыг ярьчин. Манай гэр бүлийн асуудал, манай гэр бүлийн нэр хүнд гэж бас харах гээд байгаа юм шиг жоохон санагдаад байдаг. Тэгээд явсараад бүр асуудлаа хөндрүүлчихдэг гэх юм уу. Гэтэл ер нь асуудалгүй гэр бүл гэж бас байхгүй шүү дээ. Сэтгэл зүйн асуудалгүй хүн гэж бас байхгүй болохоор тэрэн дээр нөгөө санаа зовлгүй үйлчлэгээ авдаг байгаасай гэж би бас хүсдэг. Тэгээд тэрийг сансан дээр хэлчихье гэж бодлоо. За тэгээд дараагийн асуулт байна. За тэр нь болохоор бас нэг юм хөвшмөл ойлголт байна. Хүүхэд юм чинь стресстгүй, сэтгэл готролд орохгүй. За магадгүй хүүхэд одоо хүүхдийн адилаар хэн нэгнээс за таны хүүхэд ингээд ийм зодон зохио хийсэн мэй гэхээр манай хүүхэд өгээл гайхаддаг. Эсвэл хүүхэд нь за жоохон хүнд ингээд сэтвэрээ амиа орлох ингээд бодолтой байна ч гэх юм уу. Иймэрхүү зүйл сонсохороо аав ээж нар итгэдэггүй ингээд гайхаад байдаг. Тэгэд ерөөсө хүүхдэд эдгээр зүйл байж болохгүй гэд ингээд ойлгочтой. За энэ хэр үнэ ойлголт юм бэ? Би түрүү нөгөө хэлсэн шүү дээ. Бид нар нөгөө яагаад ч юм бид нарын нөгөө манай нийгэмд гэх юм уу хүүхэд насан туршигч гэд нэг юм хоёр бүр ялгаатай юм нэг юм зүйл байгаад байгаа юм шиг ингэж хардаг гэх юм уу. Тэгэхээр хүүхэд бол хүүхэд юм чинь гэдэг ч юм уу те.
хүүхэд юм чинь тоохгүй шүү дээ гэдэг чинь тусдаа ингээд авч үзээд байгаа байхгүй. Гэтэл хүүхэд чинь адилхан бид нартай адилхан мэдрэмжтэй тий ийм яг ийм адилхан ийм хүн гэдэг утгаар нь харах хэрэгтэй юм шиг санагддаг гэх юм. Тэгээ хүн хэмээн чинь бид нар гомдно, гуниглан, гутран тий уйлна ийм зүйл байна гэдгийг эхлээд ингээд эцэгчүүд насан туршидтын нэг ингээд бүр өөрсдөндөө бүр хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм шиг санагддаг гэх юм уу. Тэгээ ялангуяа нөгөө эцэгчүүд яагаад ингээд манай хүүхэд тэхгүй гэж бодоод байна вэ гэхээр тэгчгүүдээ гэсэн айц санаа байгаад байгаа. Тэгээд тэрнээс гадна хэрвээ тэгчгийн бол тэрийг айгүй том асуудал гэж хараад байгаа байхгүй. Ерөөс тийм байх боломжгүй. Тийм байх юм бол амар асуудал болчлаа гэж харах гэдэг гэсэн үг. Гэтэл хүүхэд ингээд сэтгэл зүйн үед насных нь онцлогоос шалтгаалаад жишээлбэл ингээд нөгөө шилжилтийн нас, өсвөр наснд дааврын өөрчлөлт явагдаад ааш аваар савламтгай болоод тэрнээс үүдэлтэй жишээлбэл одоо ингээд өсвөр насны хүүхдүүдэд айгүй олон юм нэг юм тодорхойгүй зүйлүүд байдаг шүү дээ. Ирээдүйн талаарх бодол нь тодорхойгүй, хэн болох гэдэг нь тодорхойгүй айгүй айцтай тий. Өөрөө ч тэрийнхээ учрыг олж амжаагүй. Гэтэл тэгэл нөгөө эрхэл мөхрөлийн асуудал гарч ирэл, найз нөхдийн харилцааны асуудал гарч ирэл. Тэгэл амар асуудалтай байжсэн чи ээж аав нь ингээл амар олон ингээд тэгстэй хичээлэл хийлдэ чи гэл тий. Хичээлэл хийхгүй болж одоо хэвээр хинчүүч олон гэл тэгэл амар олон юм мэдрэмжүүдийг ингээ хүүхд рүү цацчаар хүүхд ингээ тийм дунд амар ойлгомжгүй байдал дунд ингээ баг ингээ живдэг гэх юм уу. Тэгээ тэрнээс үүдэлтэй нөгөө юм илэрлүүд гараад ирэнгүүт эцэгчүүд бүр ингээ амар сандардаг гэх юм уу. Тэгэхээр тэрийг нөгөө ямар нэгэн асуудал гарч ирэхэд тэрийг асуудал гэж харахаасаа илүү тэрийг би хүүхдтэйгээ ажиллах, хүүхдтэйгээ харилцаа маань өөр түвшинд очих боломж юм а гэдэг талаас нь харах хэрэгтэй юм шиг санагддаг. Асуудал гэж харахаасаа илүү. Тэгэх юм бол илүү нөгөө юм шийдэл төвлөрнө шүү дээ. Гэтэл асуудал ингээд магадгүй ингээд хүүхэд нь амиарлах бодолтой нэг өдөрөнд амар юм нөгөө айдсаасаа үүдэлтэй ингээд айгу хүчтэй хариу үйлдэл үзүүлээ. Тэгээд ингээд тэрэн донд эцэгчүүд айгу байрцаалтдаг гэх юм уу. Тэрнээсээ өмнө хамтдаа энийг нөгөө яаж шийдэх вэ? Ямар гарц гаргалгаа байна тий. Энэ бол магадгүй ингээд нөгөө энэс үүдэлтэй байх боломжтой маа гэдгийг хүлээн зөвшөөрөөд цаашаа нөгөө энэ зүйл надад ирснээрээ би илүү өөр төвшний ойлголттой ээж аав болох боломжтой гэдэг талаас харах юм бол илүү өөрт нь амар байх боломжтой. Одоо саяны жишээ тохиолдол одоо байж тэ нэг за амиа орлох бодолтой байна гэд сэтгэл зүйч ч юм уу хэллээ гэж бодъё. Тэгэнгүүт бас нэг аав ээж нар нэг хоёр зүйл төр төөрөгдөд байгаа юм шиг надад анзаардаг хгүй. Тэр нь болохоор нэг юм эрсдэлтэй үйлдэл чинь хүүхэд нь нэг хэсэг хугацаанд алга болчих ч юм уу эсвэл нэг юм жоох хурц юм ааш гарах ч юм уу тий. Тэгвэл үүнийг зарим нь болохоор энэ яг юм эрсдэл гээд яг нэг улаан гэрэл сигнал хараад одоо яана гэж эхэлдэг. Гэтэл зарим нь болохоор наа чи анхаарал татгсан үйлдэл гээд хараад байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэнгүүд яг ингээд эцэгчүүдийн донд жинхэнэ хүүхэд ингээ хэрэгцээгээ илэрхийлсэн зүйл байхад магадгүй анхаарал татах гэж ийсэн байна гэд ингээ тоохгүй орхиж байгаа. Эсвэл за хүүхдүүд бас ийм юунууд гардаг нөгөө аав ээжийн анхаарал халамжийг яхахын тулд өвдөж байгаа юм шиг ингээ болох ч юм уу ийм анхаарал татах үйлдэлүүд бас хүүхдүүд гаргадаг. Гэтэл энэ хоёрыг нөгөө хооронд нь зөв ялгаж чадахгүй байх үедээ гэж зүгээр санаа зовоод байдаг байхгүй. Тэр энэ дээр ингээ ялгахын тулд магадгүй чинь эцэгчэд яах хэрэгтэй байд юм бол. Тийм. Тэгэхээр нөгөө нэг анхаарал татах гэдэг нэгдгэн санаа айгүй олон шалтгаан байх боломжтой байхгүй юу? Жишээлбэл хүүхэд амар ингээд тогтсон ууралж ийн гэдгийг анхаарал татах гэж байна гэж харах юм бол энэ өөрөө айгүй юм асуудал байхгүй юу? Жишээлбэл тэр айгүй их огцом уурлаад юм хүчтэй хариу үйлдэл үзүүлээд байгаа хүүхдийн цаана нөгөө сэтгэл зүйн хэрэгцээнд хангагдаагүй хүндөр магадaltaй ойлгогдоогүй, хайрлагдаагүй тий ярьсан зүйлийг нь ойлгоогүй ер нь чи аюулгүй байна гэдэг мэдрэмжийг нүгүүгүй авах магадaltaй шүү дээ. Тийм учраас тэр хүүхдийн нөгөө хэрвээ ингээд бидний дотор нөгөө сэтгэл хөдлөлийн сав гэж байдаг бол тий тэр савнд дүүрчээд байгаа байхгүй юу? Тэр хүүхдийн үед гаргаагүй, илэрхийлээгүй айгүй хутцсан болохоор тэр нь бүр дүүрчээд ингээд тэгээд нэг жоохон нэг дүүн ч юм уу ингээд хажуугаас нь садаа болох ч юм уу тий ингээд нэг юм жоохон юм болонгууд тэр нь ингээд дүрс гэж гарч ирж байгаа ч юм уу
тий. Тэгээ үүний цаана айгүй олон хэрэгцээнүүд байгаа гэдгийг анзаарах хэрэгтэй. Нэгдүгээр, хоёрдугаар хэрвээ хүүхэд зориудаар анхаарал татах гэдэг байвал тий. Одоо жишээлбэл тэгэх юм бол одоо жишээл дүүтэй хүүхдүүд байдаг шүү дээ. Дүүтэй хүүхдүүд зориудаар ингээ анхаарал татах гэдэг ахт нь анхаарал өгөхгүй байвал тэр нь цаашаа юу болж шилж өгөх нөгөө дүүгээ түлхэх тий унгаах эсвэл дүүгээ жоохон шоглох ч юм уу тий. Тэгээ тэр үед нь эцэг нь анхаарал хандуулдаг байхгүй. Хүүе яаж ба юу болчихвоо тий. Ягаад дүүгээ ингэж байж тий. Гээд ингээд хэрвээ хариу үйлдэл үзүүлдэг бол ингээд чамаагүй би ээж аваахаа анхаарлыг авъя гэдэг тийм үзэл хандлагатай болно гэсэн. Үзэлтэй болно гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө одоо нэгтгээд үзэх юм бол энэ хоёрын зүгээр аль нь ч байсан цаана нь бол тэр хүүхд өөрийнхөө хэрэгцээг л илэрхийлээд байгаа юм аа. Яг аав ээж яаж ханддаггүй тэрэнд нь тохируулж хэрэгцээгээ илэрхийлээд байна шүү дээ. Намайг ноцтой үед л анхаарал хандуулд юм бол ноцтойгоор тэгвэл илэрхийлье. Зүгээр ингээ хэлэнгүүд анхаарч тийм бол тэрүүгээр нь илэрхийлье л гэж байгаа юм шүү дээ. Зарим тохиолдолд бас нөгөө ерөөсөө ингээ сэтгэл зүйн хувьд хэрэгцээ хангахдахгүй тий тэр хэрэгцээг нь ингээд нөгөө хангаж өгөхгүй юм айл эцэгхийн хүүхдүүд нь яадаг вэ гэхээр илүү их өвдөлтөй болдог гэх юм. Өвддөг. Тийм бие махбод өвддөг гэсэн. Тэгээ тэр нь ингээд би өвдөжөө гэд ээж аваад анхаарал хандуулахгүй юм чинь би өвдөжөө гэсэн үг биш шүү дээ тий. Илүү одоо нөгөө өвдөхт нь анхаарлаа хандуулдаг. Өвдөжүүл яач вэ ч юу болов гэл тий ингээд анхаарлаа хандуулдаг. Тэгэхээр нөгөө хүүхэд цаагаараа хүмсэргүйгээр өвдөх юм бол анхаарлаа хандуулах юм байна гэдэг зүйл үүсдэг гэсэн үг. Тэгэхээр уурлаад байгаагийн цаана анхаарал татах байгаагийн цаана нь ямар одоо хэрэгцээ хүүхдийн чимээгүй хашгиран байна уу гэхээр намайг сонсоод өгөөч ээ. Намайг ойлгоод өгөөч ээ. Надтай хамт байгаад өгөөч ээ. За бага насны хүүхд бол надтай хамт тоглоод өгөөч ээ. За өсвөр насны жилчтэй насны хүүхд бол намайг ингээ ямар ч буруутгалгүйгээр шүүмжлэлгүйгээр тий надад ингээд ярьсан зүйл дээр маань шууд зөвлөгөө өгөх гэж дайрахгүйгээр намайг ингээд ойлгоод сонсоод өгөөч ээ. Тэгээд тэрүүгээрээ дамжуулаад надад ингээд чи аюулгүй би чамтай байна гэсэн ийм мэдрэмжийг өгөөч л гэсэн тийм хашгиран байгаа гэсэн. Тэгэхээр тэрэнд эцэгчүүд маань мэдрэмжтэй хандах хэрэгтэй байдаг шүү дээ. За мэдрэмжтэй хандлаа эцэгчүүд. За тэгэнгүүт дараагийн одоо нэг хэвшмэл ойлголтын талаар танаас асуух гэдэг аахгүй. Тэгвэл эцэгчүүд маань ингэдэг. За сэтгэл зүй за тань дээр жишээ нь цаг авчлаа. За сайн сэтгэл зүйч гэдэг олж найдаад тань дээр ингээ хүрээд ирсэн. За төлбөрөө төлчлөө. За ингээ миний их зүйл болоо гэж ингээ бодоод тээ. Тэгээ мэдээч яг хөө эцэгхийн зүгээс ингээ бодохоор за мэдээд сэтгэл зүйчийн хайс юм байна, мөнгө гаргасан юм байна те. Ингээр бас энэ нөгөө биелүүлэх ингээ нэг өөргүүдээ бас хийсэн юм шиг санагдаад байгаа. Тэгэл за одоо энэ л хүний гарт татгалжуул гэж ярьдаг те. Ингээл гарт ингээл татгалжуул тэгэл болоо. Одоо энэс хойш ямар ч асуудал байхгүй гэж ингээ бодох гэдэг юм шиг санагдаг. За тэгээд сэтгэл зүйчдэр би нөгөө сонсч ийсэн ингээ тохиолж ийсэн кейсүүдээ л ингээ яваад байгаа шүү. Тэгэнгүүт за нэг сэтгэл зүйчтэй хоёр уулзлаа. Тэрнийгээ дараа сэтгэл зүйчээс яагаад манай хөлт өөрчлөгдөхгүй байгаа ингээд бас эцэгчүүд маань гэдэг. Тэр би нөгөө энэгээр юу асуумаар байгаа юм бэ гэхээр за яг тэр сэтгэл зүйн хүүхдийн сэтгэл зүйн зөвлөгөө гэдэг байгаа нэг зүйл байна. Тэн донд яг ямар процесс болд юм бэ? Яагаад нөгөө эцэгчүүд за одоо ингээл гарт наатгуулсан бол болоо гэж бодоод яагаад за ингээл уулзуулсан бол яагаад үр дүн гарахгүй ингээл нөгөө хурдан үр дүнсээд шүү дээ. Ийм хэвшмэл ойлголтууд бий болоод байна л гэдгийг асуух гэдэг. Тэр сэтгэл зүйн зөвлөгөөнд юу болд юм бэ? Би яг хэлчихсэн зүйлээ мартчихлаа. За одоо хороод ирэх баг. Хүүхэд ингээд зөвлөгөөнд өглөө гэж бодоход хүүхдийн нас бага тусам эцэгтэй илүү ажиллах хэрэгцээ шаардлага гардаг гэсэн. Хүүхдийн нас бага тусам эцэгхээс хамааралтай холбоотой хүүхдийн сэтгэл зүйн хэрэгцээнүүд үүссэн, дутагдсан байх өндөр магадaltaй байдаг. Тэгээд хүүхдийн нас ингээд дээшлэх тусам хүүхэд эцэгтэй харилцан ажиллах хэрэгцээ шаардлага гардаг гэх юм уу? Тий. Тэнгүүд яг нөгөө сэтгэл зүйч маань хүүхдтэй мэдээж уулзна. Нөгөө асуудлыг нь шалтгааныхын талаар эцэгчүүдээс тодруулна тий. Тэгээ хүүхдтэй уулзна. Хүүхдийг ажиглана, харна, одоо магадлалуудаа дэвшүүлнэ тий. Ингэсний дараачаар эцэгчүүдтэй хамтарч ажиллаж эхэлдэг байхгүй юу? Тий. Тэнгүүд нөгөө сэтгэл зүйн зөвлөгөөч нь өөрөө ийм урт хугацаанд
биш ээ. Богино хугацаанд ингээд үр дүн гардаг зүйл биш шүү дээ. Тэр хүүхдэд одоо хэдий хэр хэмжээний хэрэгцээ үүссэн байна. Тэр аав ээжээс авах сэтгэл зүйн хэрэгцээ нь хангагдаагүй байна. Төдий ч нэгээр сэтгэл зүйчийн зүгээс болоод эцэгхийн зүгээс хамтарч ажиллах урт хугацаа шаардлагатай болдог гэсэн. Тэгэхээр сэтгэл зүйн зөвлөгөөнд хүүхэд ирээл хүүхдтэй л ажиллана гэсэн үг биш. Тийм. Тэнгүүд нөгөө ээж аавуудтай ингээд тантай ажиллана гэдэг нь ээж аавууд айгу гайхаж хүлээж авдаг байхгүй. Надтай юу яг ч юм бол гэж зарим нь ч бол яг нэр идэв шүү дээ. Одоо надаас улбаатай зүйлүүд гэж болно шүү дээ гэд хүлээж авдаг. Тэгэхээр энэ дээр бас нөгөө хэлэх ёстой зүйл нь эцэгчүүд ингээд өөр төр айгу их тийм хариуцлагуудыг ингээд хүлээдэг гэх юм уу. Одоо би ингээд хүүхдээ сайн хүн болгож чадахгүй байх вэ. Тэгээ хүүхдэд хангалттай хэмжээгээр юмнуудыг өгч чадахгүй байх вэ гэдэг ч юм уу. Эсвэл би ингэх ёстой, хүүхдээ ийм болохын тулд ингэх ёстой гэл ингээд асар олон хариуцлагуудын мэдрэмжүүдтэй өөрсдөө ингээд явж байдаг. Гэтэл тэрэн дээр нь тулгуурлаад сэтгэл зүйч та ингэсэн байна, танаас л одоо ингэсэн байна гэж юусоо хэлэхгүй, хэлэх ч ёсгүй гэсэн үг. Тэгэх юм бол илүү тэр хүний тэр нөгөө хариуцлага дээр нь улам илүү нэмэж нөгөө тэр хүний гэмтэн гэх юм уу. Эсвэргээрээ эцэгчүүдийг өөрсдийнхөө сэтгэл зүйн байдалтай ажиллаж эхэлдэг гэсэн. Хүүхд рүү гэхээсээ илүү өөрөө сэтгэл зүйн хувьд ямар үзэл баримталтай болоод хүүхдэд зэдгийн зүйлийг шаардаад байгаа. Эсвэл өөрөө сэтгэл зүйн хувьд ямар одоо зүйл нь хангагдаагүй учраас ч гэдэг юм уу те. Эсвэл ямар зүйл өөрт нь тодорхойгүй байгаа учраас тэрийг хүүхдээс олж харахгүй байгаа гэдэг ч юм уу те. Энэ нөгөө нэг учир шалтгаануудыг нь өөрийнх нь одоо тэр дотоод ертөнцтэй нь ажиллаж эхэлнэ гэсэн үг л те. Тэнгүүд эцэгчүүдийн өөрсдөө ингээд сэтгэл зүйн хэрэгцээнд хангагдаад өөрийнхөө учрыг олоод те. Өөрөө би ийм зүйлээс толботой юм байна. Энэ ийм зүйлээс улбалтай байна, шалтгаалтай байна гэдгийг мэргэжлийн хүний чиглэлийн тусламжтайгаар олоод мэдчихээрээ илүү өөрсдөндөө ихтэй болдог гэх юм уу. Тийм. Тэгээд эцэгчүүд ингээд өөрсдөө өөрчлөгдөөд ирэхээр тагаал хүүхд өөрчлөгдсөн. Тэгэхээр эхлээд илүү нөгөө тэр хүн рүү илүү хандаж ажиллавал илүү зүгээр тэр хүний толботой хунцлахт нь те хандаж ажиллавал их оновчтой байдаг. Тэгээ би бас сая таны ярианаас ингэж нөгөө ойлгож төсөөлөлд одоо нөгөө эцэгчүүд зарим нь бол хүүхдээ бүр сэтгэл зүйчдэр ингээд аваачхаас айдаг төвшөөдөг ч юм уу юм байгаад байна. Зарим нь болохоор хүүхдээ л ингээд өгчөөл өөрөө ингээд ажиглал байж ах ч юм уу юм хүсэлтэй байгаад байна. Гэтэл ингээд цаад юуг нь бодохоор хинч мэдээж бас буруутгахыг хүсэхгүй, буруутгалыг мэдрэх их муухай байдаг. Тэгчингүүд нөгөө хүүхдийн асуудал яригдахаар өөр дөр нь буруутгал нөгөө хариуцлага мэдрэгдэхэд байгаа болохоор бас зайс хийдэг нэр нэг асуудал юм байна гэж сая яг бодогдлоо. Тэгэхдээ нөгөө нүүр тулах хэрэгтэй асуудлууд гэж байгаа шүү дээ бидний амьдралд. Тэр ялтгуул нүүр тулах хэрэгтэй ингээл мартагдал гів гэл нэг өдөр гоё болол те ингэх боломжгүй учраас одоо нүүр тулахал өөрөө л зориг гаргаж л нүүр тулах хэрэгтэй зүйл юм да гэж надад сая бодогдлоо. Бас саяны зөвлөгөөтэй холбоотой бас нэг юм асуумаар байна. Тэр нь болохоор за ингээд хүүхдүүдийг одоо ингээд сэтгэл зүйчдэр аваачаар одоо сэтгэл зүйч ингээ яриагаа эхэлнэ тий. За чи энд өнөөдөр одоо яана гэж бодсон тий. Аав ээжний юу гэж тайлбарсан ч гэх юм яхаар хүүхдүүд зарим нь мэдхгүй. Би хаана ирж байгааг ч мэдээгүй гэл ингээд хэлдэг. Тэгэхээр сэтгэл зүйчтэй магадгүй уулзлыг гэдэг шийдвэр гаргасан бол эцэгчүүд хүүхдүүдтэй ямар тайлбар өгвөл ер нь зүгээр идэм бэ? Хүүхдтэй бас ер нь юу гэж хэлж ойлгуулвал бас хүүхд нь сэтгэл зүйчдэр очив би болохоо хайцсан бах та гэж зарим хүүхдүүд бас бодсон байдаг шүү дээ. Тэгхгүйгээр ингээд дэвтэйгээ ойлгуулчих боломжтой. Тий. Тэгэхээр нөгөө сэтгэл зүйчдэр ирж байгаа хүүхдүүдэд ээж аав нь яаж мэдээлэл өгсөн бэ? Ямар одоо аргаар те ямар дуу хоолойны өнгөөр ямар одоо хандлагаар те сэтгэл зүйчдэр очие гэдгийг санал болгосон бэ гэдэг нь айгүй чухал байдаг гэх юм уу. Зарим хүүхдүүд айгүй буруутгагдсан ирдэг байхгүй юу? Жишээл болохоо хайцсан болохоор чамайг сэтгэл зүйчдэр авчиж шийтгэл шиг сонсдог. Тий. Тэнгүүд тийм буруутгал авцсан хүүхэд яах вэ гэхээр сэтгэл зүйчдэр ирэхээр би дахиад буруутгах юм. Ягаад гэвэл би буруутай учраас би ирж байгаа учраас сэтгэл зүйч гэсэн намайг баг буруутгах юм байна гэсэн энэ бодолтой ирдэг байхгүй юу? Тий. Эсвэл зарим нь бүр огт хэлэлгүйгээр аваад ирдэг тий. Юунд ирж байгаа хинтээ уулзуулах гэж байгаа ч мэддэхгүй юм амар юм нууцлаг байдлаар аваад ирдэг тий. Тэгэхээр хүүхдийн нөгөө нас нөгөө нэг дээшлэх тусам өөрөө нөгөө шийдвэр гаргах боломжтой нас гэж байгаа шүү дээ 11-ээс дээш наснууд. Тэр насны хүүхдүүдтэй бол илүү нөгөө нэг ярилцах буюу өөрийнх нь саналыг асууж үзэх нь аюул чухал байдаг гэх юм уу. Тэгээ саналыг нь асуухдаа
юуг ч хэлж ярих нь бас их айгүй чухал гэсэн. Жишээлбэл ээж нь аав нь чамаас ийм зүйл ингээд ажиглалаа, ойрд ингээд миний охин айгүй гунигтай байгаад байгаа юм шиг байна тий. Ямар нэгэн зүйл нь болохгүй байгаа юм шиг байна. Энэ нь чамд ямар санагдаж байна? Чи юу гэж бодож байна тий? Тэгээд ээж нь ч гэсэн ингээд одоо ингээд яаж яах арга учраа мэдэхгүй байгаа учраас илүү мэрэгжлийн үнэт тусламж авах хэрэгтэй юм шиг санагдаж байна. Чи юу гэж бодож байна тий? За тэгээд би ингээд надад ч гэсэн ийм зүйл адилхан тохиолддог. Тэгэхээр би энийг чи ингээд ойлгож байна, хүлээн зөвшөөрж байна гэдэг хандлагаар хандаад хүүхдийнхээ саналыг сонсоод тэг хүүхдтэй хүндэтгэлтэй хандж байгаа гэдгээ илэрхийлэх юм бол хүүхэд тэрэнд ийм бас адилхан ийм айцгүйгээр тий шийдвэр гаргах боломжтой байдаг гэх юм уу. Тийм тэгэхээр илүү нөгөө саналыг нь сонсоод өөрийнх нь шийдвэрийг нь даах нь илүү чухал байдаг. Тэгээ бас ямар хүнтэй уулзвал чамд илүү тохиромжтой вэ тий насны хувьд ямар байх юм тий бүр настай хүн байх юм уу эсвэл өөрөөс нь нэгчмэл байх юм эсвэл ингээд нэг юм жинзээ үеийн сэтгэл зүй шахах юм уу гэдэг ч юм уу тий ингээд асуух нь ээж аав ч гэсэн адилхан асуудалтай байж болох юм байна. Тэгээ эднэр ч гэсэн ингээд шийдэж болохгүй асуудал байж болох юм байна. Тэгээ энийг ингээд бас шийдэх юм эрэл хаавал хийх нь хэвийн зүйл юм байна гэдгийг үг үйлдэлээр ээж аав нар маань өөрсдөө ингээд хүүхдэд үлгэрлэх хэрэгтэй гэх юм уу. Хүүхд өөрөө бас санал өгөөд сонгоод ирсэн учраас тэр үйл явцад өөрөө ч гэсэн бас дуртай ахна шүү дээ. Тэгэхгүй бол нэг яах гэж байгааг нь мэддэхгүй ингээд авчихаар одоо хин ч яах гэж байгааг нь мэддэхгүй зүйл дургууллаа шүү дээ. Тий. Тиймэрхүү зүйлс их бас болдог юм шиг ажиглагдчихжээ. За танаас дараагийн нэг асуух зүйл бол та ингээд ер нь эцэг эхчүүдтэй хүүхдүүдтэй ингээд ажиллаад явж байхад ер нь эцэг эхчүүд нэг юу ингээд хүлээн зөвшөөрдөг байгаасай гэж танд ингээд бодогч ийсэн бэ? Эцэг эхчүүд ямар одоо магадгүй хандлагатай, ямар үзэл бодолтой ингээд байх юм бол хүүхдэд тэр нь ингээд илүү их дэмжлэг болдог. Илүү тайван доктортой байхад нь тусалдаг. Байж тэгдэг байж чаднаа гэж та зүгээр ажиглаж ийсэн. Нийтлэгээр. Тэгэхээр бид нөгөө нэг эцэг эхчүүдэд энэ тэнд ингээл зөвлөгөө явж байдаг шүү дээ. Сошиалч төр өрнө ингээл энэ хүмүүс хүүхдтэйгээ ярилцаач гэл тээ. Тэнгүүд яаж ярилцах юм? Ярилцах гэдэг шүү дээ. Гэтэ ярилцгаад ч болохгүй байгаа тийм тохиолдод байдаг шүү дээ. Тэгэхээр бид нар ер нь ямар одоо томчууд бид нар те өөрсдөө төсөөлөх хэрэгтэй байхгүй юу? Ямар үед бид нар ямар хүнд ч юм уу те асуудлаа итгэж ярьдаг вэ? Одоо жишээл 50-ны ямар хүнд асуудлаа итгэж найдаж ярих вэ? За дулаахан мэдрэмж төрүүлж байгаа, намайг анхаарж байгаа. Тэгээд нэг тайван буруутахгүй ер нь ингэ сонсоод байвал яриа л шүү. Яа зөв. Тэгэхээр нөгөө аюулгүй орчин гэдэг нь айгуу чухал. Аюулгүй орчин гэдэг нь орчингийн шууд утгаараа биш. Сэтгэл зүйн хувьд аюулгүй орчин. Хүн ер нь сэтгэл зүйн хувьд аюулгүй гэдгийг мэдэрх юм бол илүү тайван тухтай байт юм байна л да. Тэгэхээр тэр зүйлийг бий болгохын тулд хүүхдүүдэд багаас нь нөгөө юм ярих, сэтгэл хөдлөлөө илэрхийлж байгаа нь хэвийн зүйл юм аа. Тэгээд чи ер нь надад айгүй их тийм чухал хүн ээ тий. Тэгээд чиний ярьж байгаа зүйл ч надад их чухлаа. Тэгээд би чиний ярьж байгаа энэ зүйлийг чинь ойлгож байна. Ийм чиний ярьж байгаа зүйл чинь ийм үнцгтэй байж болно гэдэг ийм нөгөө хүндэтгэлтэй байдлаар харилцсан буюу ерөөсөө зөвлөгөө өгөх гэж ярахгүй. Ерөөсөө буруутгахгүй. Ерөөсөө шүмжлэхгүй. Ерөөсөө өөрийнхөө туршлагыг ярихгүй тий. Магадгүй ингээд яриулж агаад хүүхдээ яриулж байгаа сонсогдож байгаа ойлгож байгаа мэдрэмжийн нөгөө наадах чинь тийм гэдгийг ойлгож чинь гэсний дараа та өөрийнхөө миний үнцэг бол ийм байна. Би энэ тохиолдолд ингэжсэн баггүй юу? Чи өөрөө ямар ань бодож үзээрэй гэдэг ч юм уу тий. Ингэж бол хэлж болох. Тэгэхгүй нөгөө эцэгчүүдийн маань гол алдаа нь юу гэхээр шууд зөвлөгөө өгдөг. Шууд өөрийнхөө тий шууд өөрийнхөө нөгөө нэг туршлагыг ярьдаг гэх юм. Одоо жишээлбэл нөгөө үе хоорондын ялгаа айгүйх гарч ирдэг байхгүй юу? Одоо альфа зетийн үеийнхэн бидний үеийн ээж аав, биднээс дээш үеийн ээж аавуудын ингээд хоорондын харилцааны зуршил гэх юм. Тэнгүүд тэдгээр хүмүүс илүү яадаг вэхээр миний үед юм байсан, чиний үед юм болчиход байна. Миний үед би чам шиг байхдаа ингэдэг байлаа чи одоо ингээд энэ гэхээр тэр үсээ ингээд яг тэр ярианыхаа фразаас эхлээл ингээд амжилтгүй болох айгүй өндөр магадaltaй байхгүй юу? Тэгэхээр бид нар ер нь ямар ч насны хүүхэд байсан хүн гэдэг утгаар нь хараад
тэр хүнтэй хүндэтгэлтэй харьцнаа гэсэн. Хүндэтгэж харилцнаа гэсэн. Тэгэхээр эхний зүйл бол ярахгүй тэгээд бас хүндэтгэлтэй хүн гэдэг утгаар нь байдаг байгаасай гэж байгаа юм тийм. Та өөр тийм юу байна уу? Ингэтгэл байгаасай гэж хүсдэг. Тийм. Тэрнээс нөгөө түрүүн бас ярианд тавтагдсан шүү дээ. Нөгөө хүүхдтэй нөгөө уулзахаас хүүхдээ сэтгэл зүйчэд хандуулъя гэхээс илүү ер нь бол ингээд би яагаад байна вэ? Би ер нь өөрийнхөө учрыг олсон билүү гэдэг дээр илүү их төвлөрүүл зүгээр юм шиг санагддаг гэх юм уу. Дээрэс нь энэ зүйлийг нөгөө нэг юм манай л гэр бүл тулгараад байна гэдэг асуудал гэж харахаасаа илүү боломж гэдэг талаас нь харах хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгээд тий нөгөө өөрт нь ямар тийм тогтсон үзэл хандлагууд байгаад байна. Энэ нь магадгүй алтаатай үзэл хандлага байх боломжтой шүү дээ гэж харах. Дээрэс нь нөгөө энэ хорвоо ертөнцийн чинь нөгөө нэг юу ч тийм ёстой байх албагүй шүү дээ. Тэгэхээр тэр ёстой үзэл баримтлал дамгаалал ирэхээрэл ер нь өөрийгөө ч болоод бусдыг зовоох нөгөө айгу үндэс суурь болдог юм шиг санагддаг гэх юм уу. Сая таны ёстой гэд хэлсэн чинь нэг ийм ярианууд шууд санаанд орлоо. Тэр нь би чамайг өсгөхийн тулд, би чамайг хүмүүжүүлэхийн тулд, би чамайг сургахын тулд ийм зүйлийг золиослсон чи онц сурах ёстой. Чи сайн хүн болох ёстой. Яагаад гэвэл би чиний төлөө золиос гаргацсан учраас гэж ихэлдэг. Тэнгүүт яг хүүхдүүд ер нь ингээл бид нар бүгдээрээ л аав ээжмээ хүүхгээ ачийг хариулна гэж ярьдаг л та. Тэгэл сайн сайхан явж байгаагаар ч юм уу ачийг хариулж байгаа. Тэнгүүт бас хитрхи юм нөгөө зүг золиосыг хүүхэд сонсохороо нэг юм өөртөө дарамттай нэг тийм мэдрэмжтэй тэгээ бүр насанд хүрсэн хойноож одоо 40 50 хүрсэн ч бас тэр мэдрэмж нь ингээл баясаар л байдаг юм шиг анзаарэгдэжсэн. Тэр энэ тал дээр та яаж өгч нэг тийм өөртөө мэдрэмжтэй ах нь зөв ч юм уу буруу ч юм уу яг ямар юм болно. Мэдээж бид нар нөгөө нэг юм уламжлалт бид нарын нөгөө нэг хэв шин сэтгэлгээ бид нарт нөлөөлж байгаа шүү дээ. Ингээ Монгол хүмүүс чи илүү нэг ээж аавдаа ачлалтай байх хэрэгтэй. Настай хүмүүст ачлалтай байх хэрэгтэй гэл те. Тэгээ тэр нь мэдээж ингээд хайр дээр, аюулгүй орчин дээр тулгуурлаж байгаа бол нэг өөр хэрэгтэй. Харин би чиний төлөө ийм их золиосуудыг гаргаж байна. Чи ингээх ёстой гэдэг нь илүү нөгөө юм дарамтын шинжтэй, хүчрхийллийн шинжтэй юм баястай болоод шүү дээ. Тэнгүүд энэ нь ингээд юм удаан хугацаагаар үргэлжлээд хүүхдэд юм бат бөх суух юм бол хүүхэд нөгөө юм өөртөө юм дарамт мэдрэх тий эсвэл нөгөө аврагчийн юм сэтгэл зүйтэй болох эрсдэлтэй байдаг гэх юм уу. Тий аврагчийн сэтгэл зүйтэй гэдэг нь заавал л ээж аавыгаа ачиг хариулах хэрэгтэй. Заавал л би дүүнраа дэжиндэх хэрэгтэй. Гэт нөгөө туйлд бодол руу явчихж байгаа юм тий. Тэгээд нөгөө туйлд бодол гэсэн үг өөрт аягүй их юм дарамттай өөрийгөө золиослох, өөрийгөө золиослох тий бусдын төлөө өөрийгөө золиослох. Өөртөө нөгөө холбогдох, өөрийгөө таних мэдэх гэхээсээ илүү дандаа юм бусд руу анхаарлаа хандуулдаг тий. Тийм болох айгүй өндөр эрсдэлтэй юм шиг ажиглагддаг гэх юм. Тэрний гэсэндээ нэг юм баг сүлжээ шиг л зүйл яваад ш тий. Золиослсон гэдэг мэдрэмжийг авлаа хүүхэд тийм зүйл сонслоо. Эргээд түүнээс гарч байгаа үйлдэл нь дахиад золиослсон үйлдэл. Тэгэнгүүт тэр хүн дахиад хүүхэдтэй бас нэг тийм мэдрэмж өгөх гэдэг ч юм уу нэг юм үг хэлбэр нь жоохон өөрчлөгдөөл тэгэл дахиад үргэлжлээд авах юм шиг л бас төсөөлөгдөл бол та сая. За хоёулангийн ярилцах цаг нэлээд дуусах төгсөн байна. Тэгээ би сүүлийн хэсгийг ер нь эцэг эхчүүд дээрээ илүү их төвлөрөөд ярил гэж бодогдлоо сүүлийн нэг асуултыг. Яг тэр хүүхд яригдал тэгэл эцэг их өөрийнхөө надад тэр нөгөө эцэг их өөрийнхөө учрыг олох гэдэг point айгу чухал ингэ санагдаад үлдэж байна. Тэнгүүт одоо нэг ийм зүйл байна. За өдөр тутамдаа ингэ сошиал медиа хэрэглэдэг хүн гэж бас их ховор болжээ. Бүгдээрээ л баг хэрэглэж байгаа. Тэнгүүд нэг нийгмийн сүлжээнд нэг юм төгс эцэг эхийн дөрүүд бас байна л да. Энэ ингээл ажиллаач амжуулаад тэгэл дөнгөж төрцөн ирнэсээ ажиллаа амжуулаад тий. Тэгэл ингээл хажуугаар нь хүүхдүүдэд чараал хүүхдүүд нь айгүй гоё ингээл боловсралтай хүмүүжлтэй болоод өсч хөгжөөл. Гэтэл за одоо тэрийг сонсож байгаа одоо за нэг хүн одоо бий байлаа гэж бодъё. Тэгэнгүүт
нөө тэр хүмүүсийн дунд одоо төвшөнд хүрч чадахгүй ингээд тохиолдлууд бас байгаа шүү дээ. Хүүхдээ энд нэг хүн ажлаа амжуулаад хүүхдээ ингээд осорч хүмүүжүүлэл тэгснэ хүүхдээ нэмэлтээр айгуу гоё юмнууд явуулаад бодит амьдрал дээрээ тэгчээ гэж бодож байгаа хэрнээсээ тэгж чадахгүй маш олон мянган эцэг эхчүүд байгаа. Тэнгүүд түүнээсээ болоод би муу эцэг их юм байна. Хүүхдээ сайн өсгөж хүмүүжүүлж чадахгүй байна. Би өөртөө хариуцлагагүй юм аа гэл ингээд байгаа юм шиг санагддаг. Тэгэхээр юм нэг нийгэмд нэг юм төгс эцэг их гээд тэгээ тэр нэг дарамт байгаад байгаа юм шиг санагдаад байна л да. Тэр энэ яг хэр бодиттой амьдрал дээр ер нь ингээ байгаад идэг зүйл юм бол эсвэл би магадгүй төсөөлөд байна уу те. Магадгүй ийм зүйл мэдрэгдээд байгаа л яах хэрэгтэй юм бол. Тэгэхээр нөгөө энэний цаана бас нэлээд тийм том зүйл байгаа юм шиг санагддаг гэх юм уу. Жишээлбэл нөгөө ээж нь ялангуяа асарч хамгаалж ирсэн ээж нь эсвэл эцэг эхэнтэй өөр хэм бэдэн хүүхдтэй ойр байсан тэр хүн нь тухайн хүүхдэд яаж хандж байгаас шалтгаалаад тэр хүүхэд өөртөө холбогддог хүүхэд болох уугүй юу гэдэг нь шалтгаалдаг. Өөрөө өөртөө холбогддог. Тийм. Тэнгүүд тэр холбоос би болоогүй хүмүүс тэр холбоос хангалттай хэмжээгээр бага наснд нь ч юм уу тавигдаагүй тийм хүүхдүүд яадгүй хэр илүү их гатгшаад чиглэдэг. Илүү их босод руу чиглэдэг. Илүү их өөр зүйл рүү чиглэдэг. Өөрөөсөө дандаа ингээд өөр хол зүйлүүд рүү чиглэдэг юм байна л да. Тэнгүүд өөртөө холбогдохгүй хүмүүс чи өөртөө ажиллаж чадахгүй гэсэн үг шүү дээ. Өөрийнхөө учрыг олохгүй гэсэн үг шүү дээ. Өөртөө нь юу болоод байгаа, өөрөө юу мэдрээд байгаа. Тэгээ тэрийг яаж хүлээж авах юм, хүлээж авахгүй юм уу гэдэг ч юм уу. Эсвэл нөгөө өөртөө холбогддоггүй сэтгэл хөдлөл илэрхийлэх боломжгүй байсан. За тэгэл нөгөө энийг шилтгэл ярих юм бол бүр айгүй том сэдвэр гэдэг шүү дээ. Тэдгээрүүд ингээ алдагдсан байх юм бол өөрийнхөө учрыг олж чадахгүй. Тий олж өөрийнхөө учрыг олох хэрэгтэй гэдгийг ч бараг мэдэхгүй явна гэсэн үг. Тэгээд тхэн айгүй харамсалтай шүү дээ. Тэгхийн бол нөгөө өөртөө холбогдохгүй өөрийгөө хувьсарлаж ойлгохгүй болвол зүгээр л нөгөө бусдаас ирж байгаа зүйлүүд нь тех ёстой юм шиг санагдана. Бусад хүмүүс хийж байгаа зүйлүүд нь зөв юм шиг санагдана. Гэдэг ч юм уу. Энээс үүдэлтэй бас юм харьцуулалтууд үүсгдэг гэлдэг тийм. Тэгэхээр өөртөө холбогддог хүн бол мэдээж өөрийгөө танин мэдэх гээд байгаа хүн болж тарна та. Тэгээ өөрийгөө танин мэдсэн хүн бол бусад ямар нэгэн зүйл ирэхэд нэг тийм ганхахгүй. Жишээлбэл одоо ингээд сошиал дээр амар ингээд янз янзын мэдээллүүд явдаг шүү дээ. Тэрийг өөрийгөө таних мэдсэн, өөртөө холбогддог хүн бол ингээд айгүй шүүлтүүртэйгээр хүлээж авна гэх юм уу? Тэр нь шууд итгэхгүй ч гэдэг юм уу тийм магадгүй. Гэтэл тийм биш болоод ирэхээр л тэрэнд шууд ингээд хандаад байгаа гэсэн үг байна. Ер нь зүгээр нэг энгийн жишээ гэх юм бол. Тэгэхээр тэр холбоосыг багаас нь өгсөн байдал нь амар чухал гааз. Тэгэхээр ингээд хүний амьдрал буюу хүн өөрөө ингээд өсөж төрөөд бие хүн болгоод насан турсан хойноож гисэн ямар амьдралаар амьдрах юм, өөрийгөө яаж хүлээж авах юм, хүмүүстэй яаж харилцах юм, хостойгоо яаж харилцах юм гэдэг нь асар их шалтгаалтай. Гол нь гэхдээ тэрийг нөгөө нээж гаргаж ирэх, илрүүлэх тэгээд өөрөө ухамсарлах процесс бол хизээд явагдах боломжтой. Тэгэхээр би одоо 40 хүрсэн, 50 хүрсэн гэж сэтгэлээр надах хэрэггүй байх нь шүү дээ тий. Тэгэхээр нөгөө ямар нэгэн зүйл хэрвээ ингээ болохгүй амар он удаан жил тавтагдаал өөртөө зөрчилдөөл байгаа бол илүү нөгөө юм мэржлийн хүнээр хандаад тэгээд өөрийнхөө учрыг олох тийм аргуудыг эрэлхийлдэг байгаас л гэж бодож байна. Тэгэхээр нөгөө нэг сүүлийн үед ялангуяа залуучууд сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээг авах нь өөртөө хийж байгаа асар том хөрөнгө оруулалт гэдэг тийм үднээс ханддаг болсон гэх юм уу. Өмнөд нь бол хэдэн жилийн өмнө 10 жилийн өмнө ч юм уу сэтгэл зүйчдэр хандж байгаа юм бол нэлийн асуудалтай тий. Өөрөө ингээд сэтгэл зүйн үед бараг ингээд өвдсөн тий. Сэтгэл зүйн өвчтөй болсон тий гэдэг ч юм уу тийм байдлаар хүлээж авдаг байлаа шүү дээ. Одоо бол тийм биш болсон. Энэ зүгээр юм орчин үеийн соёл нийгэмд амьдарч байгаа хүний зүгээр энгийн хэрэгцээ гэдэг талаас нь хардуулсан гэх юм уу. Юм шиг санагддаг. Тэгэхээр би бас саяны нөгөө таны яриан дээрээс ингэж бас эцэг эхчүүдийг ингээсэй гэж бодлоо. Нөгөө хүмүүстэй ингээд нэг юм жишигдэх нэг юм байдалд ингээд орчоод штэ. Тэгээ бас нөгөө гэртээ хүүхдээ харж байгаа төрөөд удаагүй ээж нар маань ч гэсэн ийм зүйл их тохиолддог байх.
За тэгж нэг тохиолдож байгаагаа за би ингээд харьцуулаад байна гэдгээ өөртөө бас би ингэх ёсгүй биш нөө за би ингээ өөрийгөө харьцуулчихжээ гэд хүлээн зөвшөөрчөөсэй гэж бодлоо. Бас дээрэс нь нөгөө хүүхдээ хүмүүжүүлэхэд нэг хүн болгонд нэг хүүхдээ өгж байгаа нэг үн цэн байдаг штэ тий. Зарим хүмүүс аль за би чамайг хангалттай одоо сурах боловсрох тэр бүх юмнууд чи хангалттай ингээд хамруулж өгч гинэ гэдэг бол тэр бас хүүхдэд хөрөнгө оруулж байгаа маш том дэмжлэг учраас тэр нь үн цэн нээж болно. Тэгвэл зарим нь за эд баялаг тий ийм нэмэлт юмнуудаар би чамд одоо ингээд итгэж чадаагүй ч гэсэн би чамд ийм хүмүүжлийг, ийм бусдад харилцах ийм сэтгэлийг ингэсэн гэдэг нэг үн цэн байгаа шүү дээ, тэ. Тэгвэл өөрөө өөрсдийнхөө тэр үн цэнийг магадгүй ингээ мартсан ч гэж магадгүй юм. Тэгээ тийм үн цэнүүдээ бас санаасай, тэр нь их чухал юм байна гэж бас ярианаас нь бодлоо. За тэгээд подкастын маань төгсгөлд нэг юм уламжлал одоо байдаг болсон. Сүүлийн дугааруудаар. За тэрний юу вэ гэхээр өнөөдрийн ингээд сэдвийг та нэгтгэн дүгнээд үзэг сонсогчд маань зориулаад аюу товчхноор тархинтаа халааслах 3 зөвлөгөө хэлж өгөөч. Тэгэхээр нэгдүгээр болохоор эцэгчүүд маань нэг өөрсдөө дандаа болохгүй зүйлүүдийг олж хардаг гэх юм уу? Би ингээд байна, тэгээд байна. Хүүхдэд хангалтгүй байна, цаг гаргаж чадахгүй байна гэдэг ч юм уу те. Тэгэхээр тэгж бодохдоо илүү бас болж байгаа зүйлүүд дээр төвлөрөөрэй гэж хэлмээр байна. Тийм болж байгаа зүйл танд маш их байгаа шүү. Тэгээ нөгөө эцэгт ирж байгаа эцэгчүүд зөвлөгөөн дээр ч гэсэн бид нар яг тэрлөө бас чиглүүлж өгдөг гэх юм уу. Тийм. Тэгээд хоёрдугаарт нь илүү нөгөө нэг юм юу ч ёстой биш, туйлд биш учраас ямар нэгэн асуудал тулгарсан үед тэрийг хүлээн аваад хүлээн зөвшөөрөөд тэгээд өөрийнх нь мэдлээс ингээ хэтэрсэн байх юм бол өөрөө хийж хэрэгжүүлэх гэдэг тэр нь ингээд хяналтаас нь гарсан чадахгүй ч юм уу байх юм бол илүү цаг алддаг үнэ мэргэжлийн хүн ханддаг байгаараа гэж хэлмээр байна. Гуравдугаарт ер нь ингээд та эцэг байх гэж аягүй хичээж байгаа шүү дээ. Хичээл зүтгэл гаргаж байгаа. Тэгээд тэр хичээл зүтгэл чинь бас аягүй хэвийн зөв шүү. Тэгээд та байгаагаараа сайн ээж байх өндөр магадaltaй шүү тий гэж хэлмээр байна. Тийм тэгээд илүү нөгөө энийг ингээ базаад хэлэх юм бол илүү хүүхдээ эдгэх гэж чигээсээ илүү хүүхдээ эдгэх нь мэдээч чухал хэрвээ ингээд өөртөөс нь үүдэлтэй зүйлүүд гарсан бол тэрнээс өмнө өөртөө сэтгэл зүйн байдлыг өөртөө эдгэх нь нэг чухал шүү гэж хэлмээр байна. Хэрвээ хүүхдтэй хүмүүс ал. За маш үн цэнтэй чухал зөвлөгөөнүүдийг өгсөн бас олон хэвшмэл ойлголтуудад хариултаа авсан тийм дугаар болсон байх гэж би бодож байна. Сонсож байгаа хүмүүст маань ч гэсэн тэг санагдж байгаа байх. За тэгээд таны ажил үйлсэнд амжилт хүсье. Урилгын маань авч манай подкастт оролцсонд маш их баярлалаа. Баярлалаа. Подкастт урьж орж ирсэн хүмүүстээ та бүхэнд баярлалаа тийм. Тархины алаас нэвтрүүлэг подкастын энэ удаагийн дугаар энэ түрээд өндөрлөж байна. Таны эцэг их байх аялалтай, эцэг их байх хичээл зүтгэлтэй тус болсон дугаар болсон гэдэгт итгэлтэй байна. Дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай.